Хэрхэн бэлчээр нутгийнхаа эзэн нь болж амьдрах вэ? 1-р бүлэг. Бэлчээр ашиглагчдын хэсэг. Доржтой ярьж суугаа энэ малчин бол явуу. Тэднийх олон жил зуслангийн сэлгэх бэлчээргүй хэсэгхэн газраа эргэлдэж, бэлчээрийн гарц нь муудаж, дороотож байгааг мэдэж байгаа ч замгүйн улмаас хажуугийн уулаа давж нутаг сэлгэж чадалгүй нэг газраа олон жил болсон юм. Өнгөрсөн жил явуу чамгүй хүч хөдөлмөр гаргаж байж уул давах замаа засч шинэ бэлчээртэй нүүлээ. Нутаг усныхан ч баггүй тусалсан. Манай багийн олон малчин явууг эргэж ирнэ гэж бодоогүй тухайга ярьж байсан юмдаг. Учир нь явуугийн хуучин зуслангийн бэлчээрийг сэргэнэ гэж хинч итгээгүй юм. Аргагүй л дээ. Тэр бэлчээрт өмнө нь ургадаг байсан малд эдэмчтэй өв сургамлууд огт харагдахгүй болоод олон жил болсон. Гэтэл 2 жил гаруй хугацаанд малын хөлөөс чөлөөлж амраасан бэлчээр яаж сэргсэн гэж бодно. Малчид бид бэлчээрийн дороотлыг зөвхөн уур амьсгалын өөрчлөлт, хурд тундсын хомсдолтой холбож өөрсдөөсөө зайлуулдагч бүх зүйл бидний шийдвэрээс болдог байсныг 2 жилийн хугацаанд малын хөлөөс чөлөөсний үр дүнд бэлчээрийн ургамал бүрхэц хэрхэн эргэн сэргсэн байдал баталсан юм. За энэ тухай дараа ярих учраа гол асуудалдаа оръё. Явуу сэргсэн бэлчээрээ хараад сэтгэл нь ихэд хөдөлж олон жил нутаглаж дассан нутагтаа эргэж ирэхээр бэлтгэж байтал нэг асуудал үүсжээ. Доржийн герт малчин явуу дорж хоёр ярилцаж байна. Тэгсэн энэ эзгүй хайгуур энэ тондових нөгөө өнжөөсөн бэлчээрт маань малаа идээшлүүлж гисэн байдаг байгаа. Тэгэд яасан? Бөө хэрүүлэл болсон. Өөр яавал гэж. Би Монгол хүн. Монгол нутагтаа байна. Хаана малаа бэлчээх нь миний эрх. Энэ чиний өнжөөж амраасан бэлчээр юм бол бас энд чамаас өөр хүн малаа бэлчээж болохгүй юм бол тэрнийг батлаадах гэдэг байгаа. Үннийг хэлэхэд нотлох баримт бэжиг цаас юу ч байхгүй арга мухарддаг юм байна. Хийл чи хүний юмд ингэж хандж хаад ингэж хэлээ зогсож байгаасаа ичээж гэхээс өөр юм хэлж чадсангүй. Ер нь бэлчээртэй холбоотой маргаан их гарах боллоо. Маргааш багийн хурал дээр ярилцъя. Чи ирээрээ явуу. Маргааш өдөр нь багийн хуралд 30 орчим өрхийн төлөөлөл иржээ. Манайх чи өнжөөсөн бэлчээрээ хүний малд идүүлээд хохирсон. Бэлчээрээ амраа, сэлэг, хайрл, хамгаал гэж зөвлөдөг мөртлөө хайрлаж хамгаалж байгаа нэгнийг хохироогод байх юм бол яах болж байна? Хүний бэлчээрийг арх ударгаар нь идэж амарчлаад зарим айлууд бүр нутаг сэлгэж нүүхэ байлаа. Тэрнээс гадна энэ зарим айлын малын тоо арай хэтэрлээ. Эннээс болж хүний бэлчээрт малаа бэлчээхэд хурж байгаа шүү дээ. Гэтэл энэ олон малыг чинь бэлчээр нь даахгүй бай шүү дээ. Энэ хэвээрээ малаа өсгөөд байвал эцэст нь энэ нутгийн бэлчээр тэр аяараа талхлагдаж хүний өөрийнхөө бүгдээр аль хохирно. Тийм байтал олон малтай мөрлөө отор нүүдэл юр хийхгүй. Нэг л газраа бэлчээж талхилаад байх юм. Бэлчээрийн дааз хэтэрнэ гэдэг чинь хар ухаанаар бодвол нэг малын эдэх өвсийг 10 мал хувааж идэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр мал туранхай жилбгүй байх нь аргагүй. Олон зэлмүүн мал өвчин амархан тусна. Намар анхны заснаар л унаад өгнө. Одооны энэ залуус иймхэн зүйлийг ухаад ойлгохгүй юм да. Гэтэл гаднаас малчин маам орж ирлээ. Жаахан оцроод ирлээ. Уучлаарай. Гэхдээ би нэг сая сони юм сонслоо. Зэрэгэлдээ сумынхны бэлчээр дээр нэг уул уурхайн компани орж ирээд энэ манай газар та нар өөр тийшээ нүүцгээ гэсэн гин. Тэгээд амар том машин механизм оруулж ирээд давчихсан гэж байна. Сум араал нэг айж гайхаж сандарсан улс байна да. Тийм үү. Манай энэ үгээр чинь сүүлийн хэдэн жил хайгуул шинжилгээ хийж байна гэдэл үе гадны хүмүүс доншуучлаад явсан. Арай уурхайн компани биш байгаа. Нутгийнхнаас гадна энэ явуулынхан бэлчээрийг маань их дороотуулж байна. Энэ хаваар явсан машин болгон шахуу шин зам гаргасаар манай энэ хавийн бэлчээр гэхэд хэцүү болж байна да. Бидэнд өөрчлөлт хэрэгтэй юм байна. Харин юунаас эхлэх вэ? Манай хэд нилээн удаан хэлэлцлээ. Бүгдэд таалагдсан дөрвөн санаа гарсангүй бодлаа. Гэтэл харин малчин маамаас ийм мэрэгэн санаа төрлөө. Нөхдөө ингээд өөр аймаг сумынхад бидэнтэй адилхан бэрхшээл тулгарсан байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хэдүүлээ аймгийнхаа бусад сумын малчидтай уулзаж судалгаа хийвэл яасан юм бэ? Энэ санаа дэмжигдэж багийнхан 7 хоногийн дотор дор бүрнээ судалгаа хийгээд эргэн уулзахаар боллоо. 7 хоногийн дараа Доржийн герт өнөөх 30 гаруй малчин цуглжээ. Тэд асуудлаа шийдэх гарцыг олсон болов.
Малчид оторлож нүүхэ болсон гол шалтгаан нь зал хуурал бас сэлгэх бэлчээргүй болсонтой холбоотой юм байна. Өнжөөсөн бэлчээрт хэн нэгэн малаа оруулсан бол тэр хүнд хариуцлага тооцох бараг боломжгүй юм байна. Ганц гарц байгааг олж мэдлээ. Хэрвээ бид бэлчээр ашиглалтын гэрээг сумын захиргаатай хийвэл хуулиар хамгаалагдаж дураараа малаа оруулсан малчинтай хариуцлага тооцож болох юм байна. Гэрээ байгуулна гэдэг нь яана гэсэн үг вэ? Газрын тухай хуулийн 52-ийн 2 дугаар зүйлд өвөлжөө хавар жааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог бэлчээр ашиглаж ирсэн уламжлал газрын дааз бэлчээрийн чадварыг харгалзан багийн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн сумын засаг дарга малчтад болзол гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно гэж заасан байдгийн байна. Энэ заалтыг үндэслэн бэлчээрээ дангаараа ашиглах боломжтой юм байна. Гэхдээ нэг малчин бус малчтад гэснийг анхаараарай. Малын тоо бэлчээрийн даацтай тохирсон байх ёстой ч ингэж тохируулдаг малчин Монгол улсад их ховор юм байна. Дийлэнх нь малын тоо олон л байвал ашиг шин бас орлого нь өндөр байна гэж эндүрдэг. Гэтэл тэр олон малыг бэлчээр нь даахгүй болж байна. Би нэг судалгааны үр дүнтэй танилцлаа. Монгол орны нийт нутгийн 80 орчим хувь нь бэлчээр нутаг юм байна. Гэтэл түүний 57% нь байгалийн унган төлөв байдлаасаа өөрчлөгдсөн гэнэ. Хөөх тийм үү? Эргэж сэргэхгүй юу? Өөр дүнтэй арга хэмжээг өтөр төргөн авахгүй бол эргэж байгалийн аясаараа хэзээ сэргэхгүй үрд элсэн цөл болох аюул ойрхон гэж байна. Тэгээд малын тоо толгойг бууруулахын тулд яах ёстой юм бол юм хом олж сонсоо. Малаас авдаг ашиг шимийг нэмэгдүүлээд малынхаа тоо толгойг цөөлөх ёстой юм байна. Малынхаа ашиг шимийг сайжруулахын тулд бэлчээрийн чанар сөргийн бүтэц, малынхаа үйлдвэр угсааг сайжруулах хэрэгтэй. Чамгүй ажил хөдөлмөр ухаан шаардсан ажил. Гэхдээ бид эхлэхээс өөр аргагүй. Харин тэгж их ажил болсон түүхийн идэг одоогийн ханшаас илүү үнээр авах худалдан авч байгаа юу? Байна. Бүр тоон улам нэмэгдэж байгаа гэсэн. Хүмүүс ялангуяа энэ хотынхан чинь эрүүл чанартай хүн сэргэлхийг эрмэлзэх болж энэ мал эрүүл бэлчээрт бэлдсэн биз дээ. Ямар нэгэн өвчингүй эмийн үлдэгдэлгүй үстэй гэж хүртэл асууж байна гэсэн. Бас үйлдвэрүүд сүүлийн үед гэрээ байгуулж түүхийн эдийг бөөнөр нь авмаар байна. Айл бүрээр орж нэг нэгээр нь цуглуулж чадахгүй гэд байдгийг билээ. Наад асуудлыг чинь хоршоо байгуулаад шийдчихсэн байна үлээ. Би тийм хэсэг бүлэг малчтай уулзсан. Малынхаа тоог бууруулах юм бол гарах бүтээгдэхүүн дагаад буурна. Та нарын яриад байгаа юм амьдралд байхгүй аа. Байлгүй яах вэ? За жишээ нь чи хоньныхоо амьдын жинг 3 кг-аар нэмэгдүүлээ гэж бодъё. 1 кг махны зах зээлийн дундаж үн 5,000 төгрөг гэж тооцвол 1 хонь тутамд 15,000 төгрөг. 500 хоньтой өрхийн орлого 7.5 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Малын чанарыг сайжруулснаар махны гарц нэмэгдэж тэр хэмжээгээр малын тоо толгойг бууруулах боломжтой болж байгаа биз? Мянгат мегмар малынхын тоог цөөлхнө гэж болгоомжилж байх шиг байна. Бэлчээрийн даацаас давсан тооны малтай болсноос болоод бэлчээр дороотож дагаад малын мах, сүү, ноос, ноолуурын гарц чанар муудаж эцэст нь малчин бидний орлого муудаж байгааг чи тэгээд юутай холбож тайлбарлах вэ? Би та нартай нэгдэж чадахгүй. Уучлаарай. Би явлаа. Гэтэл гаднаас малчин маам орж ирлээ. За уучлаарай. Би дахиад л хоцорчихлаа. Би бэлчээрт нь уул уурхайхан машин техникүүдээ оруулаад ирсэг нөгөө зэрэгэлдэг сумынхантай очиж уулзаж хад ирлээ. За яваад очсон чинь тэд нарын яриад байсан машин техник хэм харагдсангүй. Яасан гэсэн чинь малчит нь хөөгөөд явуулсан гинэ. Мянгат мегмар зогтуулсан гарахаа болов. Яаж тэрв? Бэлчээр нэгтэй малчит нь нийлээд бэлчээр ашиглагчдын хэсэг гэж байгуулсан юм байна. Тэрнийгээ тавчлаад бах гэж дууддаг юм байна. Жишээ нь манай энэ хавийн малчид нийлээд нэг бах болж болно. Тэд нар дундын бэлчээрийнхээ нийт хэмжээг гаргаж бас улирлын сэлгээ нүүдлээ төлөвлөөд багийн дарга сумынхаа газрын таамаг бэлчээрийн мэрэгжилтэнтэй хамтраад зургийг гаргасан байна. Дараа нь бэлчээр ашиглалтын гэрээгээ хийгээд улсын бүртгэлд бүртгүүлчихсэн байсан нь аминд нь орсон гэнэ. Тэрийгэ гаргаж ирж үзүүлээд тэмцсэн чинь нөгөө уул уурхайн компани нь яаж чадалгүй олон машин техник аваад бутсан гэд бөө баяр хөөр болсон байна. За тэгвэл бид тэднийг дуурайх хэрэгтэй юм байна да. Та яг зөв. Тэгснэн дээрээ. Тэгэхээр хэдүүлээ одоо яана гэсэн үг вэ? Бид нэгдсэнгээд хилээд яваад байхад болох юм болов уу? Арайж үгүй хаа. Бид нэгдсэн гэдгийг батлах ямар нэгэн байх ёстой байх.
Би бас учир мэд хүмүүстэй уулзлаа. Тэгсэн иргэний хуулийн 481-ийн нэгд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэд хэдэн этгээд холбоо болон нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж болох бөгөөд ийм байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй бүтэц зохион байгуулалтыг гишүүд харилцан тохиролцож тодорхойлно гэж заасан байдаг юм байна. Энийг үндэслэн бид зохион байгуулалтанд орж болох юм билээ. Нэрэ миний туршлага судалсан сумын малчид бахын дүрм үйл ажиллагааны чиглэл төлөвлөгөө гэж ярьж байсан шүү. Сая доржийн үншид танилцуулсан иргэний хуулийн заалтанд хэд хэдэн этгээд холбоо болон нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж болох бөгөөд гэсэн байна. Тэгэхээр олуулаа байх ёстой байх нэ. Бас нөхөрлөл холбоо болох ёстой юм байна. Тийм үү? Маами судалсан сумынхын шиг тэр бэлчээр ашиглагчдын хэсэг гэж чинь байгуулж хул яасан юм бэ? Зүйтэй. Тэг. Би нөгөө сумынхнаас бэлчээр ашиглагчдын хэсгийг яаж байгуулсныг асуусан. Тэгсэн надад ийм цаас өгсөн. Бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулах дараалал. 1. Дөрвөн улирлын бэлчээр нэгтэй малчид хэсэг болохыг зөвшөөрсөн байна. 2. Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагчаа тодруулна. 3. Бүх гишүүдийн хурлаа хуралдуулна. 4. Бэлчээр ашиглагчдын хэсгийн дүрмээ боловсруулна. 5. Дундын бэлчээрийнхээ зургийг зурна. 6. Бэлчээрийнхээ хил заагийг тогтооно. 7. Хил заагаа хэсгийн гишүүд бүгд хүлээн зөвшөөрнө. 8. Өөрсдийн бэлчээртэй залгаа оршин буй малчдаар хил заагаа хүлээн зөвшөөрүүлнэ. 9. Бэлчээр ашиглагчдын хэсэг ямар үйл ажиллагаа явуулахаа тодорхойлж төлөвлөнө. Нэгдмэл нэг зорилготой байх чил зохион байгуулалтанд орно гэсэн үг юм байна. Харин бидний зорилго бол хамтарч ашигладаг бэлчээрээ хамгаалах юм байна. Тийм байна. Харин яаж? Бичснээс харахад энд байгаа өрхүүд бүгдээрээ дөрвөн улирлынхаа бэлчээрийнхээ зургийг гаргахаас эхлэе. Гэхдээ энэ бүгдийг эхлэхээс өмнө би нэг юм асууя. Та хэд бэлчээртэй холбоотой асуудлаас болж дахиж хохирохыг хүсэхгүй байгаа үстэй. Тийм учраас нэгдэж нийлж нэг хэсэг болох гэж байгаа үстэй. Тийм ээ. Тийм. Тэгвэл шаардлагатай арга хэмжээг бүгдээрээ хэлэлцээд шийдээд явцгаая. Зөв үү? Зөв. За тэгвэл энэ жагсаалтын дагуу эхнээс нь асуудлыг шийдээд явъя. Тэгхүү? Тэгье. Нэг асуулт байна. Би буруу тооцоогүй бол энд 30-40 өрхийн төлөөлөл харагдаж байна. Тэгэхээр бид хэдэн хэсэг болох вэ? Бид нэг л хэсэг болно. Гэхдээ бэлчээр ашиглалтаа дахин харах хэрэгтэй. Улирлын бэлчээрээ дундаа ашигладаг малчид нийлж нэг бэлчээр ашиглалтыг хэсэг болдог гэсэн байна шүү дээ. Гол нь бэлчээрээ дундаа хамтарч ашигладаг мөртлөө хэсэгт хамаарагдахгүй үлдэж болохгүй. Бэлчээрээ хэрхэн зохистой ашиглах шийдвэрийг бүгд зөвшөлдсөж байж гаргах тул бэлчээр нэгтээ өрх бүр хамрагдах учиртай юм. Орсон хойноо таалагдахгүй бол гарч болно үсттэй. Хэсгээс гарч болох ч зөвхөн танаа зориулсан бэлчээрийг тусгаарлана гэж байхгүй. Өөр тийшээ нүүгэж хэлэх хэрэг хин хэнд нь байхгүй. Бидний үйл ажиллагаа бидний сайн сайхан амьдралын төлөө байх ёстой. Хэрвээ хэн нэгэнд маань таалагдахгүй зүйл гарвал бид бүгдээрээ ярилцаад тэр зүйлийг өөрчилнө, сайжруулна. За, энэ зурагт та бүгдийн тусдаа зурсан улирлын бэлчээр. Нүүдэл суудал бүгдийг багтаагаад нэг зураг болгосон байгаа. Зөв байна уу? Та нар сайн хараарай. Нэгдэж хэсэг болох тал дээр манай малчид нэгдсэн хэдий ч бэлчээрийнхээ хил заагийг тодорхойлоход асуудал үүслээ. Бараг малчин болгон ашигладаг бэлчээрээ томоор тогтоох хүсэлтэй байгаа нь тэдний маргаанаас харагдж байлаа. Энэ чинь манай бэлчээр, үгүй ээ, энэ чинь манайх гэд малчид маргалдаж гарлаа. Сүүлдээ би энэ хэсэг чинь орохгүй гэцгэж эхэллээ. Чимээгүй. Та нар орлогоо өсгөхийг хүсч байна уу? Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг асуудалгүй төлөх санхүүгийн чадвартай байхыг хүсч байна уу? Өвдсөн зовсон үед хүнээс мөнгө гуйж, царай ажилтгүй, хоримтлалтай байхыг хүсч байна уу? Тэрнийг хүсэхгүй хэн байх вэ? Та нар төрж өссөн энэ сайхан нутгаасаа дайжиж нүхийг хүсэхгүй байгаа үстэй. Яалаа гэжтэй. Та нар хотондоо малгүй болохыг хармааргүй байгаа үстэй. Үгүй ээ, хүсэхгүй байна. Малчин бид юунаас орлого олдог вэ? Бид 5 хошуу малынхаа ашиг шимийг зарж борлуулж орлого олдог. Тэгвэл малын ашиг шимийн их усүр юу вэ? Бэлчээр. Тэгвэл бидний хувьд ногоон алт болсон бэлчээр маань үгүй болчихвол малчид бид яах вэ? Малын ашиг шим буурна. Мал өгөж өргөднө. Малчид бид орлогогүй болно. Тэгэд яагаад та нар маргалдаад байгаа юм бэ? Бид хэнийх малаа хаагур бэлчээдгийг сайн мэднэ. Энд чинь та нарт бэлчээрийг оноож ховчилж өгөх гээд байгаа хэрэг биш шүү дээ. Бид аав ээж эцэг өвгдийн маань олон жил нутаглаж, малаа өсгөж, сайхан амьдарч ирсэн бэлчээр нутгаа хамгаалж, хадгалж, хойч үедээ үлдээж, өөрсдөө ч гэсэн сайхан амьдрахын төлөө нэгдэх гэж байхад та нар арайчтэй. Удаан ярилцсны эцэст малчид маань бэлчээр ашиглалт сэлгээ нүүдлийнхээ зургийг зурлаа. Зөвшөөрч байгаа бол гараа өргөцгөнө үү?
За бид ч яг зөвшөөрч өглөө. Харин бидний бэлчээртэй зэрэгэлдээ орших малчид зөвшөөрдөг л байгаа да. Малчид маань ярилцаад хил залгаа орших малчдад өөрсдийн бэлчээрийнхээ хил заагийг тодорхойлсон зураг үзүүлж, хүлийн зөвшөөрүүлж, гарын үсэг зурулж баталгаажуулахаар боллоо. Хэд хоногийн дараа За ямар ч байсан бэлчээрийнхээ хил заагийг зөвшөөрүүлж чадлаа. Одоо яах ёстой вэ Даржа? хэсгийн ахлагчийг сонгоно доо. Чи биш байсан юм уу? Үгүй биш шүү дээ. Бидэнд тулгарсан асуудлыг бусад малчид хэрхэн шийдвэрлэснийг баггүй судалсан учраас энэ уулзалтанд идэвхтэй оролцоод байгаа минь энэ. Ер нь бол хэсгийн дүрм ёсоор ахлагч хамтын шийдвэрээр сонгодог юм билээ. Ахлагч сонгох дээр цаг алдаад яах вэ? Биднийг бодвол Дарж чи мэдлэг мэдээлэл ихтэй болол та. Чиний ярихыг хэдэн өдөр сонслоо. Санал зөрөлдөх зүйл гарч ирсэнгүй. Тиймээс энэ Даржийг хэсгийнхэн ахлагчаар томилвол яасан юм? Зүй та. Дэмжиж байна. Тэгээ. Надад итгэл хүлээлгэж байгаад баярлалаа. Гэхдээ хэсгийн ахлагч гэдэг хэсгийн гишүүдийг нэгдмэл удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь дэмжих, чиглүүлэх, эв нэгдлийг хадгалж, хамтын үйл ажиллагааг сайжруулах, гишүүдэд төлөөлж, тэдний дуу хоолойг орон нутгийн засаг захиргаа болон олон нийтэд хүргэх чадвар бүхий 2-3 хүнийг ахлагчид нэр дэвшүүлж, гишүүдийн олонхын саналаар нэгийг сонгож ажилуулах учиртай. Тиймээс нэрээ дэвшүүлэх хүн байна уу? Ахлагч сайн дурын үндсэн дээр ажиллана. Өөрөөр хэлбэл цалингүй ажиллана гэсэн үг. Манай Доржоос гадна 3 хүн хэсгийн ахлагчид нэрээ дэвшүүлв. Гишүүдэд тэр 3-аас хэсгийн эрхэм зорилгыг хэрхэн хэрэгжүүлэх талаар асуултаа сууж, хариултанд нь үндэслэн шийдвэрээ гаргажээ. Шинэ үеийн малчин хэсгийн ахлагчаар малчин Дорж сонгогдлоо. Онцгой байвал ахлагчийг болиулж болно үстэй. Бүгдээрээ хамтаараа ярилцаад тий. Бололгүй яах вэ? Хэсгийн гишүүдийн хурал шийдвэр гаргах дээд байгууллага гэдгийг бид мэднэ. Тэгэхээр гишүүд олонхороо юу гэж шийднэ? Тэрнийг дагах болно. Намайг ахлагчаараа сонгосонд баярлалаа. Би өөрсдийнхөө төлөө, бэлчээрийнхээ төлөө, буянт малынхаа төлөө хичээж ажиллана. Одоо хэсгийн ахлагчтай болчихсон юм чинь хэсгийнхээ бүх гишүүдийн хурлаа хуралдуулъя. Хэсэг бүлгийн удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал юм. Өөрөөр хэлбэл бид хийх ажлаа болон шийдвэрийг бүгдээрээ уулзаж, ярилцаж, зөвшөөрсөж, олонхын саналыг дагаж хамтар шийдвэрээ гаргана гэсэн үг. Нэг хүний ялангуяа дан ганц дарга ахлагчийн шийдвэрээр явахгүй. Тиймээс бид өөрсдийнхөө эрх ашигын төлөө хуралдаа идэвхтэй оролцож байх хэрэгтэй. Дээр нь хэсэг бүлгийн хурлаас гарсан аливаа шийдвэрийг бүх гишүүдээр дагаж мөрдөх учиртай. Үүнийг дотоод дүрм журмдаа тусгана. Тэгэхээр энэ хэсэг маань бас дотоод дүрм журмтай байх нэ? Тэгэлгүй яах вэ? Тоглоом тоглохоос өмнө дүрмээ тохирдог шиг бид ажил хийж эхлэхээс өмнө дүрмээ тодорхой болгож түүнийг хэсэг бүлгийн бүх гишүүд хүлээн зөвшөөрөх учиртай. За тэгвэл бүх гишүүдийн эхний хурлаар бахын дүрмээ боловсруулцгаая. Ингээд дүрмэд юу байх ёстой? Хамтдаа ашигладаг бэлчээрийнхээ хил заагийг тогтоож зураглах. Түүнийг хэсгийн гишүүд маань хүлээн зөвшөөрсөн байгаа. Бас хөрш зэрэгэлдээ малчтаараа хүлээн зөвшөөрүүлсэн. Одоо хэсгээрээ хамтдаа юу хийж, ямар үйл ажиллагаа явуулахыг тодорхойлох хэрэгтэй. Нэрээ бид юу хийх болж байна? Бид бэлчээрээ дороо туулахгүй. Хуваартай, даацад нь тохируулж ашиглах, малынхаа эрүүл мэнд чанарыг сайжруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн үндсэн 3 чиглэлээр нэг хүн, нэг өрхийн хүч хөрөхгүй ажлыг хамтран хэрэгжүүлж, хөдөлмөрөө хоршиж ажиллана. Энэн дээр нэмээд та бүгдийн саналыг сонсъё. Малчдын орлого нэмэгдүүлэх чиглэлээр нэг санал байна. Боловсруулагч үйлдвэрийнхэнтэй уулзгаар түүхийн эд чинь чанартай бол өндөр үнээр авъя гэх юм. Тэгэхээр малын гаралтай түүхийн эд бүтээгдэхүүнийг чанартай стандартын дагуу бэлтгэхэд бид суралцах хэрэгтэй байна. Тун зөв санал байна. Бид түүхийн эдийн хоршоо байгуулж ажиллана. Тэр үед таны хэлж буй асуудал шийдэгдэнэ. Энэ тухай тусдаа ярилцгаана. Мал аж ахуйгаас гадна өөр бусад аргаар орлого олох боломжуудыг эрэл хийлмээр байна. Өндөр ашиг шим бүхий бүс нутгийн онцлогт дасан зогтсон төсвөрлөх чадвар бүхий үйлдвэр омгийн мал сүргийг өсгөн үржүүлж маллая. Хүүтний улирал шаардлагатай өвс тэжээлийн нөөцийг хангалттай бэлтгэе. Жилийн 4 улиралд мал сүрэгтэй хүрэлцгүй хэмжээний худаг усны их усвэр тавай. Мал сүрэгтэй тохирсон хашаагаараа бууцтай болъё. Тэжээл тариалъя. Бортооны цэг барья. Нөхдөө, энийг ажлыг чинь тэгээд ямар мөнгөөр хийх юм? Дундаасаа мөнгө нийлүүлж, сан бүрдүүлэх замаар дээрх ажлуудад зарцуулах төсвийг бүрдүүлдэг юм билээ. Энэ талаар илүү сайн судалнаа. Нөхдөө,
За бид баха байгуулчихлаа. Гэтэл нөгөө иргэний хуулийн заалтанд өвөлжөө хавар жааны тодорхой нутаг бэлчээрийг талхагдахаас хамгаалах нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын таац, бэлчээрийн чадварыг харгалзан багийн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн сумын засаг дарга мажтад болзол гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно гэж заасан байгаа. Тэгэхээр бид гэрээ байгуулах ёстой юм байна. Хинтээ байгуулах болж байна? Дарга нар тайл байгуулах бах. Харин тэр гэрээгээ эхлээд боловсруулах хэрэгтэй бах та. Тийм үү? Одоо яах вэ? Шинэ үеийн малчин бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагчаа. Нэгдүгээр бүлэг төгсөв.